Мөнгөцгээ. Сайн байна уу? За, Дорн дамгийн Баяулсан 10 жилийн сургууль дээр ирээд байна. Өөрийгөө танилцуулаач. Надыг Бүтээн Мөнгөцэг гэдэг. За. Баяс ЭБС сургуулийн мессенжер 9 дэх жилдээ ажиллаж байна. Бүр туршлагатай болсон юм шүү. Дунд бас 2 3. За. Төрөлхтэй байсан. За. Яг ажилласан жил нь 5 жил байгаа. За. Мессенд ажиллахад хүндрэлтэй за яг ихлээр сонирхолтой юм нь юу юм бэ? Сонирхолтой нь хүүхдүүдийг ном уншаа суугаад идэвхтэй бүр суугаад уншиж байхад амар гоё санагдав. Бас энэ хүүхдүүд илүү уншиж байгаа хэрэгтэй ном өгөх юмсан гэл. Тэгж бодгож байна те. Хүүхдүүд юу уншиж байна? Бага ангийнхан болохоор зураг ихтэй тэгээд үг багтайг илүү сонирхолтойгоор эргүүлж харна. Тэгээд дунд анги руу болохоор адал явдалтай, зарим аимшигын эсвэл нөгөө комик гэл. Бүр дэшээ болохоор тэгээд хүний хөгжлөлтөд талруугаал хүүхдүүд уншсан да. Бүр янз бүр байд юм тий. Ихэнхдээ л ер нь том ангийнхан хүний хөгжлийн номыг илүү сайн уншина. За. Уран зохиол хэр уншиж байна? Уран зохиол уншина. Манай ялангуяа нэг түүх нийгэм сонирхтой хүүхдүүд болохоор түүх судалсан. Уран зохиол нөгөө хичээл мичээлтэй холбоотой тий. Түүхийн холбоотой ямар зохиолын ном байгаа вэ гэл. Тэгэл төр отморотын ном байгаа. Байж болно шүү дээ. Нөгөө түүх мөнхөө бас уран зохиол дамжуулаад сурчил бас зүгээр юм шүү тий. Өөрсдөө чиглэлээр хүүхдүүд өөр унших дуртай болсон байдаг. Тэгээд одоо англи хэлтэй ном нэмэгдүүлээд англи хэл сонирхож байгаа хүүхдүүд илүү их. Энэ хэвээр гоё ном ирсэн байна гэл. За. Хүүхдүүдэд сонирхолтой. Тэгээд сонирхож уншаа хүүхдийг харахад илүү гоё. Тийм байна. Тийм кап авт юм шиг. Хүүхдүүд хамгийн гол уншиж байгаа номнууд хаах нар байна. Тэгээд баримжаагаар л харуулчихсан. Ингээд башнаа одоо. За. Юуг нь халт гарчээ тий. За, түүний хөгжлийн ном. Эднэр хүний хөгжлийн номнууд гоо энэ дэдлийн хоёр хүний хөгжил. Угаасаа ингэ ялгцсан юм байна шүү дээ. Энэ номнуудыг бас хүмүүс сайн уншаад байна тий. Хүүхдүүд тий. Дунд ангийнхан бас гадаадын уран зохиолыг бас илүү сонгодог. Энэ гадаадын сонгодог эднэр тий. Сүүлийн англи хэлний шинэ номууд ирсэн. За. Эдгээр илүү сонирхолтой юм байна. Үгээр хаад ингээд таагаад ингээд энэ соронцтой ингээд наачдаг. Энэ тест юм биш үү те. Тестнээс нүгийн сонгоод байна шүү те. Өчигдөр нэг хүүхэд тоглоо сууж ирсэн. Тоглоом гэж ойлгоод байгаа юм биш үү те. Ер нь угаасаа тоглоом. Өөрснөө уншаад ингээд. Ойлгож ивэл те. Энэ бас дуртай байна. Илүү их уншдаг, үздэг байсан киноор ингээд ном. Энэ нөгөө юуны юм биш. Комикс маяг юм биш те. За. Ер нь англи хэлтэй номнууд Монгол номыг бол илүү сонирхолтой зураг ихтэй хүүхдийг айгу хэлийг бол айгу чинь тийм наадтай байгаа шүү дээ. Ингээ жоохон ингээ хүү ойлгохгүй зургийг хараад хүүхдүүд ингээ ойлгочдөг юм. Тэгээд энэ тест тэр чи яг нөгөө хэлний сурах арга байл тэр юм биш. Тэгэхээр нөгөө ойлгохгүй зургаараа хараад. Тэг үнэхээр ойлгохгүй бол энэ багшаасаа энэ багшаа юу гэсэн үгүй би яг тэгж ойлгоод байна, ингэж ойлгоод байна гэж хэлж байна. Яг жинхэнэ тэр нөгөө супер за энэ шин бас ингээ бэмпан тогшин бэлгэлсэн. Математикийн дан сургалтын номнууд. Энэ болд юм тий математикийн сургалт. За. Чи зөндөө цаана хайрцагтай байгаа. Би одоо одоохондоо дэлгэж амжаагүй байна. Гэтэ энд бас математикийн хүүхдүүд маань бас аягүй сонирхоод илээ. Үзэгч хоёртой гоё ном байна гэл. Амьсч энэ номыг чи хэрэгдээд аваад ирээд нэлээд одоо хүүхдүүд бичээд өгөө явуулсан байгаа. Болж шүү дээ. Энэгээр CD-нүүдээс байд юм уу? Тийм нөгөө хичээлийн холбоотой үзүүлэн таних траалагч тий. Нутгийн зохиолчдын булан бас байх шигс тий. Нутгийн зохиолчдын байгаа, доромтын тустай байгаа. Тий. Энэ номын сан бол нөгөө Бадамдоржийн мэрэмжид гэдэг. Тэгээд бас нэг нутаг мутаг гэсэн. Тэр талаас гардаг юм шиг. Нутгийн зохиолчдын нь аль вэ? Нутгийн зохиолчдын дээр байгаа. Энэ хорыг доромтын зохиолчтой. За, доромтын зохиолч. За. Яг энэ хэсэг болохоор манай Баяуулынхан юм тий. За доотлол нь болохоор манай нутгийнхч байгаа бас гадны хүн ихтэй зөв бурайд нам. За орон нутгийн онцлог энэ Баяуул замчин бурайдад олонтой болохоор тий. За энэ хандив гэдэг юм уу 100 жилийн хандив номнуудыг танилцуулаач. За 100 жилийн хандив энэ бол сургуулийн нэг байгууллагын 100 жил болж байгаа учраас төгсөгчд хандив номнууд явуулж байгаа. За ном явуулж байгаа. За энэ хамгийн анх болохоор 8 дугаар төгсөлтийг төгсөлтийнхэн маань 2 жилийн өмнөөс хотод номоо бэлгэлж гисэн. За. Тэгээд сая 9 сард болохоор 14 шиг бас түүхийн холбогдлолтой номнууд авчирсан. Ер нь бас ихэнхдээ өнгөрдөг жил болохоор 2 жилийн өмнө болохоор эрүүл мэндийн чиглэлээр тийм гоё номд авчирсан. Одоо болохоор дандаа уран зохиолын холбогдлолтой ном авчирсан. 8 дугаар төгсөлтөөр ч бас нэлээд настай хүмүүс авчирсан. Өөрсдөө машина бариад тийм бидээс ангийн номтой аягүй хөөрхөн.
Яа, ном бэлгэлнэ гэж ирэх юм те. Номын чих охин минь мөн байсан. Яг тэрээ шүү дээ. За. Тэгээ 29-р төгсгийн Бямхан тогш маань 217 шиг ном дандаа математикийн холбоотой ном билүү гэсэн. За. За 21-р төгсгийн Бямжавын ингээд Бачаа гэдэг нэг ах бас стрийн холбоотой том зузаан айгу гоё ном бас түүхийн холбоотой ном билүү гэсэн. Аа. За тэгээ бос номоо зад замжаагүй байгаа. Өшөө цаана 2 хайрцаг ном байгаа. Аа за. 24-р төгсгийн нийт 90 шиг ном одоо гээд хандуулчаад байна. За. За энэ болохоор 7-р төгсгийн 78-д чинь 7 дугаар төгсдөг юм уу? үгүй юм биш. Аа, биш 24-р төгс. За. Тийм ээ. Энэ 78 оны 24 төгсөл. Энэ болохоор Энэ болохоор 7-р төгсгийн хатам ээжийн дүүн. за. Тийм манай хатмууд ер нь тийм номны миний хаягаар хаяглаад ингээд тийм тас байна. явуулсан. Туул гэхээр туул гэж баяр маяг төгссөн юм уу? Үгүй. Зоёг жил төгсөжсэн. 7-р төгссөн. Тийм байна тий. За энэ манай хурц царстан. За. Нэг нь ангийнх нь бэлгэлсэн, нэг нь болохоор хувьдаа өөрөө бэлгэлсэн. Хурцаарслан мөнгө хэмлээ. Төр болт тий. За бүх мөртлөө бас ном тийм хобби юм шүү. Тэгээ авчирсан бол амар гоё номнууд байлээ. За сонголтын чам таалагдж байна. Хүүхдүүд яг хүүхдүүд бүх насны хүүхдүүд сонирхох номнууд байгаа хэрэг дотор. За. Багш нар гэсэн бүр энийг задлахаараа хичээ би үзэн шүү гэж манай залуу багш нар гоё ном байна гэдэг. Баярлалаа. Ер нь хүүхдүүдийг номын сургыг гэвэл ер нь их эцэг юу анхааруул зүгээр гэж бодож байна. Багш нар ч юм уу. Яаж номон дуртай болохгүй. Хүүхдүүд чинь ном эцэг шүүд өөртөө бас унших сонирхолтой юм гэдэг. Тийм үү. Би бас манай хүүхдүүд бас жоохон утас үздэг. Тэгээ би англи хэл шинээр ирэхээр нь өөрөө би сайн англид мэдгүй гэсэн манай нөгөө октод нандаа амрахаар танаар явсан шүү дээ. Тэгээ нөгөө хоор даасан чи бүр гээд амар самшаад амч. Тэгээ би өөрөө нөгөө зургийн дээр сунгууд хоёр жоохон мань хүртэл ээж энэ юу гэдэг нь ээж нь сайн хэл мэдгүй ш нандаа гэжсэн асуу гэл. Тэгээ их чинь аягүй сайн уншиж байгаа. Энэ номнууд гоё юм мэрэг манай охин авчирсан номоо авсан номоо авчаад тараач номоо авчихсан. За баярлалаа. За